За гэвч иргэд олон нийтийн дийлэнх нь сэтгүүлчдийг худалдагдсан шантаажчид гэж ярьдаг. Иргэний салбарт шантааж гэж зүйл байдаг юм уу? Та ер нь шантааж хийж үзсэн үү? Шантаж хийж байгаагүй харин шантаж хийсэн гэдгийг үндэслэл одоо шалгагдаа явж байна. Намайг шантаж хийсэн гэдэг бичлэг цахим орчин таарлаа. Би хизээч ямар ч цаг үед хэнийг шантаажж байгаагүй. Шантаажлж исэн хүн байвал чи битүү хотлоо яриад гэдэг одоо энэ нэвтрүүлгийг үзчихэд гараад ирээ. Байхгүй нээлттэй компани засаглалтай авч явдаг. Ёстой амьдралдаа хизээч хийж байгаагүй. Ер нь хийчихгүй. Манай салбарт шантаж байх нь байгаа. Гэхдээ тэрийг хийдэг хүн цөөхөн байгаа. Манай салбар тийм байгаа. Үнэхээр байдаг. Яг хажуу хаалганд манд байна. Яг хажуу талын сэтгүүлчд манд байна. Гэтэ байхгүй гэж бодлоо ярихгүй байгаа. Надад ийм материал байна. Би энэ материалыг гаргах уу яах вэ гэж ярьж байгаа бол тэр гэмт хэрэг шүү.